Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ, эрхэм нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндэтгэл зочноор Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хадагтай Эрдэнэ Чимэг урилдаа оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, сайн байна уу? За тэгэхээр эрхэм нэвтрүүлгээрээ бид нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэхийн чигсүү тухайн байгууллагын ажил үйлсийг үзэгч та бүхэнтэйгээ хуваалцдаг билээ. Нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочноор Монголын эмэгтэйчүүдийн холбооны хамт олонноос өргөдөж оролцож байгаа. Тэгэхээр сайхан зусаж, сайхан намарчж байна уу? Тэгээд энэхүү зуны олон ажлуудыг харж байхад нэлээдгүй олон ажил өргөнсөн байна. Тэгэхээр энэ талаар бас соёлоороо эхлэх үү? За тэгье. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл ерөнхий зөвлөлийн шийдвэрээр жил бүрийн 7-8 сард холбооны итгэгдсэн сонгуультны зуны сургалт тойрон аяллыг зохион байгуулдаг ийм уламжлалтай. За энэ жилийн хувьд бол 19 дахь удаага бид зохион байгуулж байна. За тэгээд ерөнхий зөвлөлийн хурлаас зуны сургалт тойрон аяллыг авахаар санал гаргасан энэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүдээс хамгийн олонхын саналаар энэ жил Завхан аймгийн нутагт энэ ажлыг зохион байгуулахаар шийдвэрлсэн. За энэ дагуу бид саяхан яваад ирлээ. Тэгэхээр ер нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань бас энэхүү зуны 3 сарыг бол нэлээдгүй үр дүнтэй өнгөрөөсөн. Бас дэлхийн бас олон улсын чуулга уулзалт болсон байгаа. Тэгэхээр үүний дараа бас манай хаттын маань өргөөнж очилж мөн хамтарч ажилласан байгаа. Мөн олон сургалтуудыг бас зохион байгуулж үүгээрээ дамжуулан олон хүмүүсийг нэгтгэж мөн төр засагт хоолоогоо хүргэх юм илтгэлүүдийг тавьсан байгаа. Тэгэхээр ер нь энэ 3 сард ямар ажлуудыг бас үр дүнтэй хийвэ гэж та бас үзэж байна. За тэгэхээр энэ зам бол олон сайхан төвлөрсөн томоохон арга хэмжээнд боллоо. Мэдээж хэрэг энэ дотроос хамгийн том дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой энэ уулзалт бол жил болгон болдог дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган байгаа. За манайхаас 20 гаруй төлөөлөгчид очиж оролцоод ирсэн. За энэ бол Польшийн нийслэл Варшав хотноо болсон дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган юм. Ер нь бол жил болгон дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа тэргүүний шилдэг бизнес эмэгтэйчүүд дээр нь засгийн газарт ажиллаж байгаа өндөр ажил тушаал хашиж байгаа юм манлайлагч эмэгтэйчүүд нийлээд ингээд 1000 гаруй эмэгтэйчүүд чуулдаг. За тэгээд энэ жилийн дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы хэлэлцэн асуудал бол захин 90 үеийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо гэсэн ийм чухал сэдвтэй сонирхолтой чуулган болсон. За энд бол дэлхийн нийтэд амжилттай бизнес эрхэлж байгаа томоохон бизнесийн компани, корпорациудын удирдах зөвлөлд ажилладаг захирал ийм эмэгтэйчүүд өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан ийм сайхан чуулган болсон. За ер нь бол энэ чуулганы үр дүнгийн талаар бид бас телевизээр дамжуулж олон нийтэд мэдээлсэн. Дээр нь манай энэ монголчингоо сонин гэж энэ сонин байна. За энэ сонинороо дамжуулаад бас олон нийтэд эмэгтэйчүүд ихчүүдтэй бид мэдээллийг хүргэсэн. За дараагаар нь үндэсний хэмжээний бас чухал арга хэмжээг Хинтээ аймгийн Баян Адрах сумын иргэд эмэгтэйчүүд нутгийн зөвлөл санаачилж зохион байгуулсан. За энэ юу гэхээр зэрэг Монгол хатад анх дахь наадмыг зохион байгуулсан байгаа. За ер нь бол энэ наадам бас цаашдаа олон улсын хэмжээний арга хэмжээ болох ийм ач холбогдолтой ийм байгаа гэж үзээд Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл бол энэ Монгол хотод анх дахь наадмыг зохион байгуулахад хамтран оролцсон нутгийн санаачлагыг дэмжсэн ийм байгаа л да. Тэгэхээр мэдээж хэрэг дэлхийн хэмжээний том уулзалт маань өөрөөр хэлэх юм бол сошиал ертөнцид гэртээ суугаад тийм ээ ижийн нар залуу охид бүсгүүчүүд ямар их ажиллах боломжтой вэ гэдгийг бас нэлээд бас тусгаж өгсөн харагдсан тийм ээ. Тэгэхээр бас Монгол хатад энэ үйл ажиллагааг зохион байгуулснараас Монголынхаа өв соёлыг дээдлэх, Монгол эмэгтэй тэр дотоод сэтгэл ертөнцийг тийм ээ таниулах мөн монголчуудын маань соёл иргэншлэлийг бол нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан гэж харагдчихсан. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол ер нь жил бүр уламжлал болгон олон сайхан ажлуудыг зохион байгуулдгийн нэг бол мянган ээжийн өдрөлгийг зохион байгуулдаг. Эдгээр ээжүүд маань бол хөдөө орон нутгаас
олон Монголын маань өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа ээжүүд маань тэсийн ядаг хүлээдэг юм шиг байгаа маа. Тэгэхээр энэ жил бас ямар ажлуудыг зохион байгуулах гэж байна. Хэдийн хэрийн одоо хүмүүсийг самруулах гэж байна. Энэ талаар үзэгчтэй болцол. Тэгэхээр зэрэг тухайн жилийнхээ ажлыг манайхаа ерөнхий зөвлөлийн одоо жилд нэг удаа болдог хурлаар андсантай шийдвэрлэдэг. За энэ ажлуудын дотор бол уламжлал болсон олон жил одоо давтан хийдэг. Үнэхээр таны хэлсэнчлэн ээжүүдийн хүсэн хүлээдэг ийм одоо сайхан арга хэмжээнүүд бий. Тэгэхээр зэрэг Мартин 8 гэж одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хийсэн бүтээсний одоо баярлаж тэмдэглэх сайхан өдөр байдаг штэ. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ уламжлалсан ажлуудаа дараа жил одоо мөн л одоо адилхан явуулна. Болон сайхан ээж нартай хүндэтгэл үзүүлнэ, охид бүсгүйчүүдэд оролцуулна, хамтдаа одоо бас хийж бүтээх зүйлээ ярихаас гадна хийсэн бүтээсний одоо бахархан тэмдэглэх ийм одоо баярын өдөр байдаг юм аа. Тэгэхээр бас жил бүр Монголын эмэгтэйчүүдийн холбоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудыг хараад байхад ээжүүд рүү, охид бүсгүйчүүд рүү, эмэгтэйчүүд рүү чиглэсэн мөн одоо төр засагтаас дуу хоолойгоо хүргэсэн юм ажлууд байдгаа. Тэгээд мөн коватын асуудлаас сая яригдахад бол Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолой нэлээд түлхэж өгсөн гэж боддог. Тэр ч утгаараа бас нэгийнхээ ажлууд нь бий болоод энэхүү Монголын одоо эмэгтэйчүүдийн коват нэмэгдснээр олон эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд хүрч эдгээр ээжүүд, эхчүүд бяцхан өрсөлийн төлөө бол нэлээд олон ажлыг хийх бах. Тэгээ Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг маань өөрөө олон одоо хүмүүсийн олон одоо үе үеийн түүхийг бүтээлцсэн энэ Монголын эмэгтэйчүүдийн олон эхчүүдийн бас санаачлагаар бүтдэг гэж би бас авдаа ойлгодог. Үүнийг бол одоо толгоорж хамгийн том бол ээж нь бол та маш олон жил ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийхэд мэдээж хүндрэлт бэрхшээлүүд тулгардаг баг. Ер нь танд энэ ажлуудыг хийхэд ямар нь урам зориг өгдөг, ямар үед бас жоохон одоо сэтгэл дундуур байдаг юм болоо. За ер нь бол олон нийтийн байгууллагын хамгийн гол одоо шин чанар бол тийм хамтын удирдлагатай байдаг. Тэгэхээр зэрэг одоо энэ олон хүний санаа оноогоор шийдвэрлэгдсэн асуудал бол тэдгээр хүмүүсийн одоо сэтгэлийн дэмжлэгээр хамтын одоо бүтээл болж хийгддэг учраас ер нь бол одоо олон нийтийн ажил сайхан л да. Ер нь бол тэгэл ямар нэг ажлыг санаачлахад хүмүүс цугласан байна гэдэг чинь дэмжиж байна гэсэн үг тийм. Хүн сайн цугласан байхад л арга хэмжээ сайхан болдог гэж миний хувьд боддог юм. Тэгэхээр зэрэг манай Монголын эхчүүд эмэгтэйчүүд бол үнэхээр энэ эмэгтэйчүүдийнхээ уран байгууллагаас зохион байгуулдаг ажлуудыг бол хүсэн хүлээж байдаг. Тийм ч учраас өөрсдөө идэвхтэй оролцдог. Тэгээд тэр хүмүүсийн өөрсдийнх нь идэвхтэй оролцоо гэдэг дотор юуны төрөнд бол одоо биеэрээ ирж оролцох, сэтгэл санаагаараа ирж оролцохоос гадна өөрсдөө хөрөнгө мөнгөөрөө одоо ингэж зохион байгуулж хийдэг ажил учраас ер нь одоо тэр ажил ингэж болсонгүй дээ, энэ ажил ингэж бүтсэнгүй дээ гэх юм бол үндсэндээ баг байдгүй шүү дээ. Сая гэтэл манай зөний сургалт тойроо аялалд бол Улаанбаатар хотоос бид бол 80 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Тэгээ баг одоо 8-9 машин улсууд ингэж гарсан. За тэгээд замаасаа одоо нэмэгцээр хагаад завхны одоо өөрийнх нь эмэгтэйчүүд 40 гаруй 50 шахам одоо эмэгтэйчүүд оролцсон гэдээ бодохоор зэрэг 130-40 одоо хүний бүрэлдэхүүнтэй зуны сургалтыг Утхан тэнгэр аршин соёлд бол зохион байгууллаа. Тэгэхээр зэрэг энэ арга хэмжээнүүдийн одоо хамгийн гол ач холбогдол юу гэхээр зэрэг одоо эхчүүд эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдтэй мэдээлэл өгөх тийм тэд нарт одоо амьдралд нэн тэргүүнд шаардлагатай байгаа тэд нар мэдээсээ санаасаа гэсэн одоо зөвхөн хувь хүний амьдралд төдийгүй орон нутгийн хөгжилд тийм ээ одоо эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн одоо ийм одоо зүйлийг бид нар ярьж хэлж тэгээ харилцан санал онлоо одоо хуваалцж явж байгаагаар бол энэ их ач холбогдолтой. За нөгөө талаас ерөөсөө олон нийтийн ажилд оролцсноо гэдэг бол хувь хүнийг бол асар их хөгжүүлдэг тийм. За зохион байгуулалтын хувьд ч гэсэн харж үзэх юм их байдаг. Өөрөө одоо сонсож мэдсэн зүйлээ утасчлээ гэсэн бүтээлжээр хэрэгжүүлдэг. Тэр нийгмийн хэсэг бүлэг бол ер нь эмэгтэйчүүд байдаг л да. Юмыг одоо их сайхан тусгаж авдаг. Тэрнээс хэрэгцээтэй зүйлээ одоо өөрийнхөө амьдралд одоо хэрэгжүүлж ингэж чаддаг ийм одоо хэсэг байдаг. За тэгээд дээр нь одоо маш их өргөн олон танил талтай болдог. Одоо манай зуны сургалт бусад одоо сургалт семинаруудаас одоо танил болсон олон сайхан эмэгтэйчүүд хожим нь бол одоо хамтарч бизнес хийсэн, бизнесийн үйл ажиллагаан дээр бие биенээ дэмжсэн одоо олон сайхан жишээнүүд байдаг. Тийм учраас одоо энэ нэг л жирийн эхчүүд эмэгтэйчүүдийн дунд энэ уламжлалт ажлуудаа явуулах байнга тогтмол одоо хийж байх явдал бол манай холбооны одоо бас нэг ийм зорилт байдаг. За яг та дээр одоо бэрхшээлтэй ч юм уу тийм ээ одоо дутагдaltaй тал юу байваа гэж асууж байлаа. Яг нь ер нь бол альва ажилд бол бэрхшээл дутагдал
харилцан үйл ойлголцол янз бүрийн одоо зүйл бол одоо байдаг. За гэлээхдээ энэ бол тэр даван туулж болшгүй тийм одоо зүйл биш. Ажил хийж байхад бол дандаа л одоо бага жижиг хэмжээний одоо зөрчил юмнууд гараад тэрийг одоо даван туулаад шийдвэрлэх юм бол тэгэл эцэст нь бол ажил бүтдэг юм байна. За тийм учраас бол би бол одоо энэ Монголын эмэгтэйчүүдийн байгууллагт одоо 25 гаруй жил ажиллах хугацаанд одоо нэг ийм л юм дээр одоо болохгүй байна да гэхээр юм бол одоо байдгүй байна. Ер нь бол ингээл хамтраал олон нийтийн санаа бодлыг хэрэгжүүлэхэд бол одоо их сайхан байдгийг байна л гэж ингэж боддог. Тэгэхээр нөгөө муу сайн ажил хийж байгаа ажлыг хэдий ч нэ хийж, төдий ч нэ л бас яригдаж байдгаа гэж түүний л одоо нэг илэрх шүү дээ. Тэгэхээр энэ 25 жил гэдэг бол маш богино хугацаа биш шүү дээ. Энэ олон жилийг бол маш олон эмэгтэйчүүд, эхчүүд бол ардаа танаар бол бахархаж баярлаж байгаа. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ганц дуу хоолой болж чаддгаа гэж би бас хувьдаа үздэг. Ер нь Монголын эмэгтэйчүүдийн холбоонд зарим одоо магадгүй элсхийнсэн яаж ордгийн бол энэ Монголын эмэгтэйчүүдээс зохион байгуулж байгаа ажлуудад хоцорчихгүймсэн гэдэг ээжүүд, эхчүүд их байдаг шүү дээ. Энэ дээр бас та ямар арга хэмжээ авдаг? Ер нь салбарын хөдөө орон нутгууд, хотын нийслэл дүүргийн маань олон эмэгтэйчүүд оролцдог хэдий ч бас зарим нэг хоцорчих вэ? Тэр үйл ажиллагаанд яаж оролцвол одоос болох юм бол гэдэг нэг бодолтой хүмүүс байдаг байх гэж би боддгийг. Тэгэхээр энэ тал дээр бол яаж одоо хүмүүс Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол өөрийн дүрмтэй. Бид одоо манай энэ байгууллагт орж ирсэн хүн болгонд өөрийнхөө танилцуулгыг, тэр дотор байгаа дүрм, хөтөлбөр, тийм ээ, үйл ажиллагааны танилцуулга энэ бүх юмыг бол үнэгүй одоо хэвлээд ингээд хараадаг. За тэгэхээр зэрэг ер нь бол энэ бол байгууллагын холбоо. Эмэгтэйчүүд өөрсдөө сайн дурын үндсэн дээр хэвлэлтэн нэгдээд өөрсдөө байгууллага байгуулад за тэгээд тэр байгууллага нь хамт олноор хурлаа хийгээд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд хэлсэе гэх юм бол энэ бол одоо чөлөөтэй. Дараа нь одоо манай холбооноос гарьяа гэх юм бол энэ бас одоо чөлөөтэй. Энэ бол одоо маш их тийм сайн дурын үндсэн дээр маш их нээлттэй. Тэгээд одоо эрхэн их тийм дэлгэрмэл ийм одоо байгууллага шүү дээ. Аль ч одоо өнцгөөс наваад үзсэн дөрмийн хувьд чиглэе гэсэн тэр. Тэгэхээр зэрэг энэ одоо өнгөрсөн 90 оноос хойш одоо 20 гаруй жилийн хугацаанд бол манай байгууллагт орсон ч одоо байгууллагууд их олон байдаг. Өнөөдөр бид 70 гаруй 77-8 гишүүн байгууллагатай. Гэхдээ энэ хугацаанд одоо бас өөрсдөө үйл ажиллагаагаа зогсооход ч юм уу одоо бас янз бүрийн шалтгаанаар манай байгууллагаас гарсан ч одоо ийм байгууллагууд одоо байдаг. Тэгэхээр зэрэг гараал ороод өөрлөмөл эвлэн нэгдэж хамтран үйл ажиллагаагаа явуулъя гэсэн нь одоо хамтраал ингээд л одоо яваад идэх юм байна. За ер нь бол бид үйл ажиллагаагаа энэ монголчууд сонин дээр маш их тодорхой бичдэг тий. Яг тэгэхээр зэрэг одоо хөдөө орон нутагт бол бас тэр болгон интернет одоо энэ захин үйлчлэгээ мэдээллийн хэрэгсэл бол одоо бас тэр бол хараагүй газар байна л да. Хараахан нэгдүгээр очиагүй байна. Очсон ч хэлээ гэсэн одоо бас алчин ижинаар өөр одоо бас одоо нийгмийн янз бүрийн одоо хэсэг бүлгийнхэн бол тэр болгоныг нэг ашиглаж чадахгүй байгаа өнөөдрийн төр зэрэг. За тийм учраас энэ одоо уламжлалт гэх юм одоо энэ хэвлэмэл одоо энэ материал бол бас хэрэгцээтэй хэвээрээ байгаа. Бид бол дотоодын сүлжээгээрээ гишүүн байгууллагуудаараа дамжуулаад санина болон одоо бас ийм сургалтын гарын авлага материал бол одоо ингэ хэвлээд явуулдаг. Жишээлх юм бол энэ бол эмэгтэйчүүдийн өврийн дэвтэр номер 15 байна. Бид нар бол одоо 19 дэх жилдээ зуны сургалт тойрон аялал зохион байгуулж байгаа боловч энэ маань ингээл жил болгон шинэ агуулгаар баяжигдаад шинэ хэлбэрээр одоо хөгжил явсан. За тэгээд тухайн жилийнхаа сургалтын агуулгыг ер нь сургалтанд бол нэг 100 гаруй 100 орчим за хамгийн олон нь бол 180 гаруй одоо эмэгтэйчүүд ирж оролцож ирсэн. За тэгэхээр зэрэг тэдгээр эмэгтэйчүүд очиод орон нутагтаа энэ сургалтыг дахиад одоо явуулдаг. Дахиад мэдээлэл явуулдаг. Тэгэхээр тэдгээр улсуудад гарын авлага болох үеднээс бид нар одоо хожим энэ сургалтынхаа материалыг ингэж хэвлээд энэ жил бол одоо 10 дахь удаагийн гарын авлага болж байна л да. Тэгэхээр зэрэг энэ хойдлтгийг ихэд бол одоо манай гарын авлагуудын ямар сэдвтэй байсан, ямар нэртэй байсан гэх хэдих удаа явж байгаа гэсэн одоо хавцнуудыг бол хэвлсэн. Энэ бол одоо бас л Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны нэг түүх юм л да. За тэгээд энэ одоо хэвлэмэл материалуудыг цааш нь илүү их олон түмэнд одоо хэрэгтэй. Жишээлх юм бол энэ жил гэхэд л одоо 150 шахан эмэгтэйчүүд зуны сургалтанд одоо цугласан байхад бид бол одоо гарын авлага одоо түүнээс 2 дахин ч юм уу 3 4 дахин олон хэвлэгч жишээтэй. Өөрөлдөх юм бол орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга маань дахиж авч яваад энийг одоо цааш нь тараах юм уу дахиад тал өдрийн сургалтуудаа хийх юм болцоотой ийм юм байгаа юм л да. Тэгэхээр ер нь
Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр одоо олон ажлуудыг зохион байгуулалтын хамгийн бас сэтгэлд үлдсэн зүйл гэвэл ээж нараа, хүндэт ээж нараа тодруулдаг, тийм ээ, шилдэг ээж нараа тодруулдаг, өндөр насны ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлдэг. Үүний нэг жишээ нь бол одоо 5 хошин малаараа илэрхийлээд 2 жилийн өмнө бол сундан цагаан хоныг бас бэлгэлж тэр хүнд бол одоо хадгалуулж ийсэн. Энэ нь бол бас нүдэ олсон зүйл байдаг. Үүнийг одоо яагаад санаачлах болов? Жил бол одоо жил 12 жил маань ингээл өнгөрөн шүү дээ. Жилээр нь одоо тухайн одоо жилийн бэлэгдэл олгож өгдөг шүү дээ. Тэгэхээр эжийн нар бол тэрийг маш их бүр нэг дахин шүтдэг юм байлээ. Тэгэхээр үүнийг бол одоо хийн санаачилт юм болоо. За ер нь бол яг байгууллагын удирдагч одоо хүний хувьд бол юуны төрөнд бол миний санаачлах их чухал байр суурьтай байдаг. Тэгээд одоо тухайн жил энэ нэгдэл одоо энэ байгууллагыг нөгөө авч явж байгаа шаардлагансан шарын эзэн гихчээр энэ байгууллагын ажил яаж одоо олон талтай байх вэ? Яаж олон түмэнд хүртээмжтэй байх вэ? Яаж ижийн нарт одоо эхчүүдэд одоо их сэтгэл ханамж бэлгэлэх үү гэдэг бол одоо ер нь бол гэд яах вэ гэдэг энэ бодлыг бол их шаарддаг л да. Тэгэхээр зэрэг харьцангуй ингээ харахад манай ажил бол жил болгон тогтмол зохион байгуулагддаг нэг юм одоо уламжлалт ажилнууд боловч тухайн жилийн ажил юугаараа онцлог, юугаараа сонирхолтой байх вэ гэдэг дээр бол бид нар хин хөнгөө л одоо бодол санал оролдуулдаг. За тэгээд тэр саналаа гаргаад энэ жил ерөөсөө тгий гэдэг ингээд бол юуны төрөнд бол удирдах зөвлөлийнхаа одоо дэмжлэгийг хүлээн, юуны төрөнд одоо ажлын албаныхаа дэмжлэгийг хүлээн, тэр хүмүүс одоо тэрийг ойлгож хүлээж авч энэ чинь үнэхээр тийм байш шүү гэж дараа нь тэр ажил бол одоо оролцсон хүмүүсийн сэтгэл төрсэн ийм ажил болж үлдэх юм л да. За тэгэхээр зэрэг бидний бол одоо тухайн жилийн ямар жил байна гэдгийг харгалзсан юуг онцож анхаармаар байна. Тэр жишээл одоо бид нар ингээл зуны сургалтынхаа одоо эжилсэх хувцсны өмнөгийг одоо сонгохдоо одоо дэлхийд дээр тий одоо дэлхийн модел загварын одоо шинэ хандлагын ертөнц одоо ингээл Францад байна шүү дээ. Тухайн үед зуны өнгийг одоо юу гэж зарлаа. Яг гол одоо тренд юу байна? Тэндээс бид юуг нь одоо үлгэж авах боломж байна. Гэтэ энэ жил хүртэл усан цэнхэр подвал тэгээ гоё цэцгэн одоо малгай энэ зуны өнг бол маш хэмсэг тэгээд чанар харагдчихсан шүү дээ. Тэгээд их тийм гоё ирэн цэцгийн эдийн юм материал одоо голсон шүү дээ. Гэтэ яг нь ер нь бол одоо тийм байна гэж санаа байхад тэрийг одоо яг хүрсэн дээр Монголын одоо нөхцөлд тийм ээ бодит байдалд буулгахад бол бас жаахан юм өөрчлөлт ордог. Хаана ямар одоо зүйл боломжтой байна, хаанаас юуг одоо олонтойгоор авах боломжтой байна гэл ингээл одоо ирэлээс чимэглэлээр эмэгтэй хүний бас нэмдэ өчиг харагдаж байгаа байх л та. Ер нь Монголынхаа одоос малчин ард түмэнд зориулаад хөдөө орон нутагтаас ажиллаж амьдарч байгаа тэр сошиал ертөнцтэй холбогдож тийм ээ энэ өнөөгийн даяарчсан нийгэмд бас арай хүрэхгүй байгаа хүмүүст монголжингоо сонингоороо дамжуулан олон одоос хийж байгаа ажлуудаа мөн одоо орхид бискүүчүүд ээж нартай зориулсан сургалт семинаруудыг дамжуулдаг нь бол үнэхээр бас талархалтай. Яалтчгүй энэ жилийн зуны одоо сургалт гэхтэл хүртээмжтэй одоо байдлаар олон ээжүүдэд хүрэх семинар одоо илтгэлүүдийг тавьж байсан. Зугаалж одоо явж байгаа мэт боловч багаараа ажиллах, олуулаа ярилцах, олуулаа сайхан энэ Монголынхаа үзэсгэлэнт байгалуудаар аялах ийм ажлыг бас зохион байгуулсан. Тэгэхээр ямар илтгэлүүд бас их хвчлэн оролцож байна. Завхан аймгаар аялсан шүү дээ. Тэгэхээр энэ аяллахын тухай та яриач. За манай идэвхтэн сонголтнууд жил бүрийн энэ уламжлалт ажлуудыг тэсэн ядан хүлээж байдаг. За тэгэл хаана л одоо манай зуны сургалт тойрон аялал болно. Тэрний замд байгаа эмэгтэйчүүд одоо биднийг ирнэ гэдэг ингээ хүлээгээд бэлтчихсэн юм байдаг. За бид хотоос гараад элсэн тасархаад одоо очиход нэг хоног үндсэндээ хоноглох газар таардаг юм байгаа. Албаарч бид нар өөрсдөө тааруулдаг. За тэнд бол Булган аймгийн Аршаан сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хичээ орлоо. Өөрийнхөө одоо тэргүүлэгч гишүүн ламын хамт найз нөхдөдтэйгээ гэр бүлтэйгээ одоо бид нарыг одоо хоолтой амттай хорхогтой айртай одоо ингэж хүлээж авдаг. За тэгэл цаашаа бид одоо Завхан явах замд Баян хонгор аймгаар дайрна. Баян хонгор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Минд баяр одоо бас өөрийнхөө тэргүүлэгч гишүүдтэй биднийг одоо ресторан хүлээж аваад одоо хоол ундаар одоо дайлах жишээтэй. Тэгэл цаашаа одоо бид Завхан аймгийн Отхон сүм хүрэх хэвээр. Гэтэл одоо Отхон сүмтэй хил залгаа
Баянгар аймгийн Баянболог сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нь одоо Сарантья бас л одоо хүүхнүүд юмаа бэлдсэн, хоолндоо бэлдсэн, хорхогоо бэлдсэн, өөрсдийнхөө одоо эдээ цагааны одоо дээжээ бэлдсэн ингээл одоо холбооны төлөөлөгчдийг одоо хүлээж авдаг ийм одоо их сайхан байгаа. Бид бол эндээс одоо бид нар тэгэд очиж шүү тэгж хоолнд бэлдээрэй гэж хэлдэг л дээ. Гэтэл одоо эхчүүд эмэгтэйчүүд маань эмэгтэйчүүдийн зөвлөлийн маань өөрсдийнхөө одоо хүслээр саналаар одоо ингээд ийм их сайхан бэлтгэлтэй зарим талаасаа бол одоо бас цаг нар нэлээх авдаг. Одоо тийм ээ явдал гардаг боловч тэдгээр эмэгтэйчүүдийн одоо хүлээж авч байгаа тэр их сайхан сэтгэл бол үнэхээр одоо их сайхан баярламаар одоо талархмаар бас бахархмаар одоо юм байдаг. Тэгэхээр зэрэг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа энэ ажлыг одоо эхчүүд маань ямар их хүсэн үлээдгүү тэдний амьдралд тийм ээ энэ зуных нь одоо амьдралд магтгүй одоо гарсан бас нэгэн тийм баяртай мартагдахгүй одоо юм хүч байдаг юм байна гэж бид одоо ойлгоод энэ ажлаа одоо улам сайн явуулах юмсан гэж ингэж боддог. 2016 он бол одоо Монголыг одоо хариуцсан гэх юм уу даасан бурхан очирвайн бурхны иргэшээсэн жил гэдгийг бол одоо бас сонссон. Бид нар ч одоо олон нийтийн байгууллага болохоор зэрэг одоо засаг төр нам улс төрийн хүчин дээр нь одоо шашин намын байгууллага тэгэл өргөн олон түмэн ямар ч одоо байгууллагуудтай одоо хамтарч ажиллах одоо ийм нээлттэй ийм тогтолцоо юм байгаа. За тэгэхээр зэрэг одоо бид энэ Завхан аймгийг сонгож одоо бас зуны сургалтаа хийх болсны одоо цаад одоо учир шалтгаан бол саяхан одоо тахилга тэгээ төрийн их тахилга хийсэн Батхан тэнгэр хайрханд очиж одоо бас ээж эхчүүдийгээ мөргүүлэх тийм ээ хүндэтгэл үзүүлэх юм одоо явдал байсан. За тэгээд энэ аялалд орсон эхчүүд бол маш их өндөр сэтгэлтэй байгаа. Ягаад тэгэхээр зэрэг тэр хайрхныг тойрсон тэр байгаль одоо юм харахад бол зөвхөн ариун дагшин одоо газар юм байна гэж одоо ингэж ойлгогдчихсэн маш их олон булаг шанттай бид ч одоо Батхан тэнгэр хайрхандаа наанаас Баян хонгороор Батхан сумаар очиж мөргөчгөөд тэгээ буцаад Батхан сумаас одоо бензинээс аваад нэгэн талаас нь одоо бас ингэ нар зов тойроод бүр одоо арын гэртэн байдаг Батхан тэнгэрийн аршин совилт очиж одоо зуны сургалтаа хийлээ штэ. За тэгэхээр зэрэг үнэхээр одоо тийм байгалийн үзэсгэлэн төгс тийм сайхан зүйлийг бол үзэж одоо ингэж аялж явсан. За тэгээ яг эхчүүд эмэгтэйчүүд маань бас өөрсдийн боломж болцооноо шалтгаалаад янз бүрийн машин унаад хэрэгтэй явдаг. За энэ одоо энэ зам энэ аялын зам бол тийм бас их амар одоо хэлбэр байгаагүй. За гэлээхтэй одоо Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлын алба бол жил болгон Монгол орны аль нэгэн байгалийн төгс үзэсгэлэнтэй газар. За тэгэл төгс үзэсгэлэнтэй гэхээр л замын мартаа ихтэй болдог. За ийм газар бол эхчүүд эмэгтэйчүүдийг яаж игээл одоо бие биенээ чирээд тийм ээ татаад одоо хүлээгээд ингээл одоо ямар ч байсан одоо хамт олнороо одоо тэр зарсан газартаа хүрдэг нэг ийм одоо уламжлалтай юм байна. Эмэгтэйчүүдийн бие чуудснаас бас харж ирсэн л да шавар цуугаад яаж гарч байгаа. Тэгээ олон нэрээ одоо тэгж олнороо тэгж явангууд далаа гэхчээр явдаг. Тэр болгоо одоо Батхан тэнгэр хайхныгаа зориул явдаг бид ах トゥ угаар амрах саднараа нэг л хавуулж явахаас ш тэр болгон зав гаргаад идэггүй шүү дээ. Тэгэхээр тэр олон бүсгүүчүүд одоо ээжүүд эхчүүд гарах үнэхээр бас сайхан жаргалтай мөчүүдийн л нэг байх та тийм ээ. Тэгээд одоо гол нь ер нь одоо улс орны хөгжлийн гол одоо хүч бол хүний хүчин зүйл гэдэг шин. Тэгэхээр зэрэг тэр одоо ямар нэгэн газарт одоо орхигдчиход байгаа тэр хэсгийг тухайлах юм бол одоо орон нутгийн охид эмэгтэйчүүдийг одоо бас энэ ажилд татан оролцуулаад дээр нь тэднэрт одоо энэ хот суурин газарт бидний сонссон одоо мэдсэн тэр зүйлээс одоо хуваалцсна гэдэг бол цаагаараа хүний хүчин зүйлийн одоо хөгжилд бол маш их ачаал бүгдэлтэй юм л да. За тэгээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ажлын аппарат бол энэ нээлттэй нийгмийн хүрээлэн цорсын сангаас зохион байгуулсан хүртээмжтэй өсөлт. За тэр дундаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлт гэсэн одоо ийм сургалтанд бол хамрагдсан. Тэгэхээр зэрэг тэр сургалтын материал дээр үндэслээд бид нар одоо энэ жилийн сургалтыг явуулсан байна. Ер нь юу хүртээмжтэй өсөлт гэдэг байгаа. Яагаад хүртээмжтэй өсөлт гэдэг байгаа. Ер нь бол хүн төрөлхтөн одоо өөрийнхөө хөгжлийн түүхэнд бол яаж цаашдаа хөгжих вэ гэдэг талаар одоо маш олон тооны онол концепц одоо таамаглал үзэл баримтлалыг одоо боловсруулж түүнийг одоо хэрэгжүүлэхийн төлөө одоо ингэж бол явсан байдаг. За тэгэхээр зэрэг бол бид нар доктортой хөгжил 21-р зуун гэдэг одоо бас нэлээд хэдэн жил энэ үзэл баримтлалаар явсан.
Гэхдээ сүүлийн жилүүдийн одоо энэ олон улсын түвшинд гарч ирж байгаа зүйл бол энэ яалтчгүй хүртээмжтэй өсөлт тэр дундаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тухай одоо энэ ойлголт байгаа. Тэгэхээр зэрэг энэ юу хэлж байгаа юм, яах ёстой юм, төр зэсэг юу хийх ёстой юм, орон нутаг яах ёстой юм, тийм ээ. Өөрөөр иргэн рүүгээ чиглэсэн яах ёстой юм тийм. Одоо үнэхээр одоо энэ нийгмийн баялагын одоо хуваарлалт тэгш бус байх ёстой юм уу? Түүнийг аль болох одоо тэгш болохын төлөө юу хийх ёстой юм? Иргэн хүн юу мэдчих ёстой юм гэдэг талаар бол одоо бид нар энэ лекцийг одоо гол нь түшиглэж тэгээд өөрсдөө ойлгосон зүйлийг тэдгээр орон нутгийн эмэгтэйчүүдэд одоо бас ярьж хэлж гисэн юм байгаа юм. За дээр нь бол өнөөдөр бол ус бол үнэхээр одоо чандан нэртэн хүний амьдралын одоо хамгийн чухал зүйл. За лекцийн үеэр одоо би бас оролцогчтой хэлжсэн. Бид нар бол одоо алт зөвхгүйгээр хичнээн ортоор одоо хичнээн хугацаанд амьдарч чадахгүй гэж. Тэгэл одоо зэрэгэл одоо нэг хэсэг ингээл таг чимээгүй болж байгаа. Тэгэл одоо насаараа ч алт зөвхгүй хүн амьдарч чадна шүү дээ. Тийм үү? Гэтэл ус уухгүй хичнээн урт амьдардаг юм бэ гэл тэгэхэд бол одоо эмч хүн мэрэгжлийн тэр Завхан аймгийн эрүүл мэндийн газар ажилладаг мэрэгжилтэн хүн одоо цэцэг маань лекцийг одоо хариуцж уншсан л да. Тэгээд тэр хүний лекцэнд гарахад бол хүн ус уухгүйгээр нэг цаадлан 72 цаг л тэсдэг юм байна. Эрүүл чирэг хүн тэсэн шүү дээ. Тэрнээс биш одоо нас зүгээд амьд байхгүй шүү дээ. Байхгүй тийм. Ус уухгүйгээр одоо яаж бид нар тэсгүүлээ тийм. Тийм. Одоо зүгхгүйгээр хүн одоо насаараа ч амьдарч байна. Ус уухгүйгээр бол ерөөсө 3 хоногоос илүү хэмнэлтгүй юм байна. Тэгэхээр зэрэг энэ одоо ус гэдэг чандан нэрднийг яаж хайрлах ёстой юм, яаж одоо зүүцэх ёстой, хэрэглэх ёстой юм, яаж хамгаалах ёстой юм гэдэг их олон ач холбогдолтой сайхан зүйлсийг ярьсан. За ер нь бол ихэнх нь орон нутгийн эмэгтэйчүүд байсан учраас одоо бид нар мод тарих ёстой, тийм ээ, булаг шандын ихийг одоо цэвэр ариун байлгах ёстой. Тэгээд одоо хэрэглэж байгаа усаа одоо зөв шүүж, цэвэршүүлж одоо хэрэглэх ёстой. Энэ бол одоо нийт гэр бүлийн гишүүд тэр дундаа одоо өөр хүүхдийн маань эрүүл мэндийн одоо маш их чухал салшгүй хэсэг юм байна гэдгийг бол одоо ингэж ярилцсан. За дээр нь 8 орон нутаг болгонд бол энэ усны аюулгүй байдлын одоо гэж хөтөлбөр гэж байдаг юм байна. За тэгээд Завхан аймгийн одоо тэр усны аюулгүй байдлын одоо төлөвлөгөө хөтөлбөрийн талаар ярьсан. Тухайлбал бидний утсан тэр одоо Отхон тэнгэр аршаан, Отхон тэнгэр хайрхны эргэн тойрох нутаг бол үнэхээр одоо байгалийн тийм цэвэр ариун одоо ус аршаанаар одоо бүр элбэг дэлбэг одоо бид ч одоо хичнээн гол ус гатлав тий одоо тэгэл ер нь бол тэр уулын бараг суух одоо жалах весл ер нь ингээс нь аршаан одоо нэвтэрч гарсан. Үнэхээр тийм одоо сайхан ариун тагшин орны юм билээ. Би бол одоо бас Монгол орны бараг аймаг болгонд л одоо их сайхан газруудаар явж исэн 19 жил одоо зуны сургалтаар айлцхан дагалсан гэж бодохоор зэрэг би 19 янзын газар үзсэн байна. Тэр дундаа одоо бас явах замдаа их сайхан газруудаар ингээ орж исэн гэж бодоход за энэ Отхон тэнгэр хайрхны эргэн тойрон бол үнэхээр одоо гайхамшигтай байгалийн одоо ийм зохицолбор газар байна лээ. За тэгээд энэ лекц одоо энэ ярианууд харилцан ярианууд бол одоо хувь хүний амьдралд өөрийн одоо боломжоор үлдээж хувь хүнийг хөгжүүлэх, хувь хүнийг хөгжүүлснээр орон нутгийг хөгжүүлэх, одоо улмаар улс орноо одоо хөгжүүлэх энэ ажилд одоо Монголын эмэгтэйчүүдийн холбооны оруулж байгаа хувь нэмэр байдаг юм аа. Монголын эмэгтэйчүүдийн зуны сургалтанд оролцож байгаа нийт эмэгтэйчүүд, ээжүүд энэ аймгийн төлөөлөл болсон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ энэ жилийн зуны сургалт бол Завхан аймагт зохион байгуулагдаж байна. Завхан аймаг бол өөрөө нийт 24 сумтай 6 багаас бүрддэг ийм баруун хязгарын алслагдсан аймаг байгаа. Манайх бол хангаа говь хосолсон энэ байгалийн үсгэлэнт цогцлбор газартай. Энэний нэгэн хэсэг болох Отхон тэнгэрийн аршаан сувлалдаа бид нар энэ зуны сургалтаа зохион байгуулж байна. Нийт оролцсон хүмүүсд маань ч гэсэн энэ Завхан аймгийн нэгэн хэсэгтээ бас танилцсан байх. Дараагийн зуны сургалтууд ч гэсэн мөн манай Завхан аймагт хийдэх байхаа гэж бодож байгаа. Энэ жил бол бид нар хангаан хэсгийг үзүүллээ. Энэ сургалтанд нийт оролцсон эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүүчүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Өөрсөндөө цаг зав гаргаад энэ сайхан Монгол орныхоо байгалийн үсгэлэнт газрыг бусдаа таниулан сурталчилж яваа. Энэ сайхан ээжүүдтэй бас цаашдын ажилд нь амжилт хүсье. Би энд хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол маш чухал ач холбогдолтой ажил зохион байгуулалтыг бол бид нэх үнэлж ингэж явдаг. Яагаад гэвэл жил болгон уламжлал болгоод ямар нэгэн аймгийг
аймагт ингээд тойроод одоо 19 дахь жилдээ энэ зуны сургалт тойрын аяллыг зохион байгуулж байна. За энэ нь бол Монголынхаа газар нутаг, Тухайн аймгийн одоо өв уламжлал, Тухайн аймгийн байгалийн цогцлбор сайхан газрууд гэд энэ олон зүйлийг бол бид нь Монголда байгаа газараа мэдэж авч байгаагаар бол их ач холбогдолтой юм аа. За энэ удаагийн зуны сургалтыг бид энэ Завхан аймагт хийж байна. Тэгэхээр хоёрдугаар миний асуудал бол энэ Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлдөө бас баярлалаа илэрхийлье. За энэ удаа хийж байгаа Завхан аймаг маань бас байгалийн үзэсгэлэнт одоо Монгол төрийн дахилгатай очирван хайрхан та за бас их олон худагтууд төрсөн. За дээр нь бол бас сайхан аршаан ус совлилтай ийм одоо өвөрмөц сайхан хангаа газар байна. Бид энэ саяхан төрийн дахилгаа зохион байгуулсан очирван хайрханыхаа яг өвөрт нь очоод за ингээд энэ сайхан уул гөвөөтэй олон сайхан энэ замуудыг туулаад очирван бурхандаа мөргөж залбираад за тэн дээрээсээ бүтэн нар зөв тойроод одоо мөн баруун хойдолд байгаа энэ Отхон тэнгэрийн аршин совлд ирсэндээ баяртай байна. За энэ аршин совлын газар гэхэд нийтдээ 48 аршинтай байна. Тэгээ энд бол одоо олон сайхан амрагчид ирж эмчилгээ, үйлчлэгээ хийлгдэг ийм аршин байдаг юм байна. За замынхаа сонноос бид нь ярих юм бол тэр очирван хайрхны яг өвөрт нь очсондоо хамгийн гол нь их баяртай байгаа. Бид нь 2 өдөр ингэж байхдаа бол сайхан гүшгэ нээж одоо биднийг бас залбирах за энд одоо шүтэх энэ сайхан боломжийг хангаж өгсөн явдал бол манай энэ олон сайхан сүүн ээжүүдийн буян байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ энэ ажлуудыг зохион байгуулж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо, за мөн Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олонд, мөн энэ сургалтанд явж байгаа нийт аймагуудаас ирсэн энэ олон эмэгтэйчүүдтэй, за Монголынхаа мянган эмэгтэйчүүдэд Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Зуны уулзалт сургалтанд 4 удаага явж байгаа. Энэ жилийн энэ аялал бол үнэн юутэй адал явдалтай болж ирсэн. 5 хоногийн турш адал явдалтай Барта замаар их явдлаа. Бороо ус таарлаа, хайрхандаа очлоо. Гол нь явах зорилго маань хайрхандаа ирж мөргөж өстэй шивнэх нэг тийм боломж надад олцсон гэж бодож байгаа. Бид нар одоо энэ сургалтанд яснаар радтай гэж бодож байгаа шүү дээ. Тийм учраас одоо нийт Хинтээ аймгийн нийт Монголын эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс бид төлөөлөн оролцож байгаа нийт Монголын нийт эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргье. Би түүхэн одоо зуны сургалтанд 2 дахь жилээ ингээд аяллаар явж байна. За нодон жил 21 хүний бүрэлдэхүүнтэй Бэгрийн Шинт элс бөөрийн сувилдаар амарсан. За энэ жил ингээд Завхан аймгийг одоо аялаж бас энэ уул ус хангаа дэлхийтэй танилцж ингээд сэтгэл санаагаа сэргээж ингэж олон сайхан ээжүүд эхчүүдтэй ингээд хамтарч аваад туйл их баяртай байна. Ингээд энэхүү одоо аялыг зохион байгуулж байгаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэ Чимэг болон за мөн одоо Баян-Хонгор аймгийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Минд баяр нартаа одоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Ингээд энэ сайхан олон ээжүүдийн цаашдын ажил үйлс амьдрал нь үргэлж өөдрөг өнгөтэй цогтой гялалзаж авах ерөөлийг өргөё. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүхэн уламжлан зохион байгуулдаг өтгтөн сонголтын цуны сургалт энэ жил бол Завхан аймагт болж байна. Энэ сургалтанд бол Дархан уул аймагаас нийт 8 эмэгтэй ирсэн. Энэ 8 эмэгтэйчүүд бол дархны тэргүүний шилдэг өтгтөн сонголтод байгаа юм аа. Энэ зуны аялалд нь маш их адал явдалтай маш их гоё байгалийн сайхныг үзсэн. Мөн Отхон тэнгэр ууландаар гараад Отхон тэнгэр уулын эргэн тойрон байгаа уул усаар бид нар маш их бахархаж явлаа. Тэгээ маш их олон урт замыг тууллаа. Горих ус байгалаар маш их шүтэж явлаа. Ингээд нийт дархнаас ирсэн усуудаа дараагийнхаа сургалтад уламжлан оролцож байна гэдгийг л хүсэж байна. Ингээд бүх эмэгтэйчүүдийг идэвхтэй сайн оролцоороо энэ сургалтанд гэдгийг л хүсэж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа өтгтөн сонгуультны зуны сургалтын үйл ажиллагаа манай Завхан аймгийн Отхон тэнгэр аршин сувилийн газар зохион байгуулагдаж байгаа үйл явдалд маш их талархаж байна. За тэгээд энэ сургалт бол одоо үр өгөөж өгсөн эмэгтэйчүүд бидний одоо эрх ашиг нийгмийн оролцооны талаар мөнхөртөмжтэй эдийн засгийн талаар сургалтуудыг бол зохион байгуулж явуулж байгаа явдалд
талархаж байна. Тэгээд ингээд нийт энэ сургалтанд ирсэн нийт эмэгтэйчүүдтэй эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Дараагийнхын одоо зуны сургалтуудад идэвхтэй сайн оролцоорой гэж хүсэн өрөөж байна. Ирэх жилийн амралт одоо сургалт семинарууд нь аяллууд нь их бүтээмжтэй байгаас ялангуяа тантайгаа ингээ уулзаад Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэ Чамд тарахтаа уулзаад мөн танай хамт олонны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үзэгч түмэндээ хуваалцахад бол үнэхээр одоо сэтгэл үнэхээр одоо яг л нэг үзэгчтэйгээ адилхан баярлаж байдаг шүү. Тэгээ маш олон охид бүсгүүчүүд эжээ нар танай хамт олонд үргэлж баярлж явдгаа хэлдэг. Жилд бүр олон талд арга хэмжээнүүдийг тухайн одоо үеийнхаа онцлогтой тохируулан хийж ядагт үнэхээр их талархдаг шүү. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлөгт өгч байна. Тэгэхээр тантай олон зүйлийг ярих байсан боловч хүлцэлөвчээ дараагийн нэвтрүүлгээрээ иргэн уулзъя. За их баярлалаа. Сэтгэлийн урам хайрлаж энэ их одоо сайхан үгийг хэлсэн явдалд их баярлалаа. За тэгээ Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа ажлыг олон нийтэд одоо хүргэж эхчүүд эмэгтэйчүүдийн одоо тэр мэдэх ёстой зүйлийг мэдүүлэх талаас танай телевиз, танай нэвтрүүлэг биднийг одоо үргэлж ингэж их сайхан дэмжиж ажилдагт Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс бас хувьяасаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье. Тэгээ та бүхний ажилд улам өндөр амжилт хүсэн ирээё. За Ерөөл Бат оршгэ тэгэхээр эрхэм нэвтрүүлгийн зорилго нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй байгууллага хувь хүмүүстэй бас нэгэн өдрийг өнгөрөөдөг байгаа. Тэгээ өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн холбооныхаа хамт олныг төлөөлж Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хатагтай Эрдэнэ Чимэгчтэйгээ маш сайхан яриа өрнүүлээ. Тэгээд тандаа болон танай хамт олондоо хамгийн сайн самбахныг хүсэн өрөөё. Баярлалаа. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны идэвхтэй сонгуультны зуны сургалт тойрон аялал 2016 Монголын хутагт гэгээнтнүүдийн үлгийн нутаг болох Завхай аймагт ийхүү амжилттай явагдлаа. 19 дахь удаагийн зуны сургалт тойрон аяллаар сонгоо авсан хүртээмжтэй өсөлт усны хэрэглээ сэдвт сургалт семинарыг амжилттай явуулахын зэрэгцээ аялалд оролцогчдын чөлөө цагт зориулсан спорт болон урлагийн тэмцээнүүдийг явуулж шилдэгүүдэд тодруулсан юм. Мөн Завхай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн удирдах зөвлөлөөс зуны сургалт тойрон аялал 2016 хаалтын үйл ажиллагааг өндөр зохион байгуулалттайгаар хийж үүсгэн дуу хуур бүжиг наадмаар 19 дахь сургалтыг өндөрлүүлсэн юм а.